гадаад худалдааг хумгсан зүйл бол огт яриаг байх. Зүгээр экспорт хийгээд хөгжөөд өөрснөө бэлэн юм уу? Хавар болгон л одоо миний мэдж байгаагаар ноолуурыг ямар байдлаар гаргах уу гэдгийг баахан ярьдаг. Засгийн газрын хурал дээр ч улсын хурал дээр ч гэсэндээ. За тэгэл арь ширний асуудал бол байнга яригддаг. Тэгээ тийм үйлдвэрүүд нь өнөөдөр экспортын хэмжээнд гартлаа бэлэн юм уу үгүй юм уу? Яг баахан юмныг импортоос чөлөөлнө сайн байгаа гэж яриад байна. Яг үнийг хэлэхэд бидэнд ясны шүлний импорт хэрэггүй. Гомонгийн импорт хэрэггүй. Нэхий хүрэм. Үгүй сая та эдгээрийг дуудын гэж ярьсан шүү дээ. За дээрэс нь нэмээд өмнөх энэ юунуудаа та хараад үзээ байгуулсан гэрээнүүдээ. Бид нар 2010 онд Японтой эдийн засаг хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. 5700 орчим бараа бүтээгдэхүүнийг тийшээ нийлүүлнэ гэсэн. За ингээд нийтдээ одоо манай нийт экспортын Японтой хийж байгаа экспорт нэг 0.12%. 0.12%. Эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээтэй улс шүү дээ. Тэгээд эсэргээрээ манайх дандаа юм импортлдог, маш их алдагдaltaй. Бид нарт эднийд юугаа зарж чаддгүй, манайх баахан юм импортлоод баахан хуучин машин л голцоо импортлж байгаа шүү. 70% нь Японоос оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүн 70% нь хуучин машин импортлж байна. Энэ Японы буруу биш байхгүй. Бид нар өөрснөө Японы зах зээл дээр гартал бараа бүтээгдэхүүнүүдэд үйлдвэрлэгчтэй бид нар бэлдэж чадаагүй. За ингээд нийтдээ одоо сүүлийн 10 жилийн хоёр улсын гадаад худалдааны аваад үзэхэд манай нийт экспорт Японоос бид нар авж байгаа бараа бүтээгдэхүүний 10 жилийн экспорт нэг жилдээ ш тэнцэхгүй. Тэгэхээр бид нар манай байгаа царай одоогор бол үйлдвэрлэлийн чадал ийм л байна. Европын холбоотой 7200 бараа бүтээгдэхүүнийг бас л хөнгөлтөө чөлөөлтөй гаргана гэсэн гаргаж байгаа баг юу ч байхгүй. Одоо та бүхэн 2024 оны статистикийн экспортын тоо баримтыг аваад үзээрэй. Манайх Швейцар руу Монгол банкныг алтаа гаргадаг, өөр Европ холбоороо баг гаргаж байгаа юм байдгүй. За тэгэхээр ийм байгаа цагт өмнөх та бүхэн маань энэ олон улсын гэрээ хэлцээрүүдээ нэг аваад үзээрэй. Бидний байж байгаа царай ийм байхад ахаад ерөөсө чөлөөтэй худалдан үе таалгаа нээн л гэдэг ах юм. Олон улсын эдийн засгийн зарчим, худалдааны зарчим бол ийм. Экспорт нь маш сайн нэмэгдэж байгаа бол импорт хамаагүй оруулж иж болдог. Яг бол тэртээ тэргүй тэрийг аваад өөрөө бүх юмаа үйлдвэрлэдэг улс гэж байдгүй учраас аваад тэгээ нэмэн үрдөө шингээгээл гаргаал байвал болж байна. Гэтэл бид нар үйлдвэрлэж чадахгүй өмнөх эдийн засгийн одоо хамтын ажиллагааны гэрээнүүд маань ийм байхад ахаад бүр том үйлдвэрлэгч улсуудтай бид нар гэрээ байгуулна гэдэг юм. Ямар улсууд байгуулдаг гэхээр хятад хүртэл энэ олон улсын том гэрээнд орохдоо маш их болгоомжилж байгаа. Дотоодынхаа хүчин чадлуудыг нэмэгдүүлж байгаа. Тэгээд дэмжлэг үзүүлж хагаад экспортынхаа том гэрээнүүдийг энэ худалдааныхаа том гэрээнүүдийг хийдэг. Манай улсын хувьд бол биднэрт ийм үйлдвэрлэлийн хүчин чадлууд үнэхээр хүнд харагдаж байна. За Булган туяа дарга өнөөдөр эсрэг байр суурьтай байгаа нь бол улс төр байна л гэж би харж байна. Тийм учраас бол та бүхэн хаалттайгаа асуудлаа яриа шийдвэр гаргах хэрэгтэй. Яагаад би Булган туяа гишүүнийг өнөөдөр ингэж байр суурь 180 градус эргэж байгааг бол улс төр гэж харахаас өөр арга алга л да. Засгийн газрын гишүүн байхад тань энэ асуудлыг хэлсэн тийм ээ. Тэгээ тэр үед бол та бол дэмжсэн байр суурьтай л байсан байх. Тийм учраас бол та бүхэн би бол төрийн бодлогын залгамж халааг нэр төртөө авч явахыг л хүсэж байгаа. Түүнээс биш одоо өөр сайд ихлүүлсэн байлээ би болио гэж би гоншгонохгүй байгаа. Ард нь гарыг л гэж хичээж байгаа. Тийм учраас бол та бүхэн улс төрчгөөс илүүтэйгээр дотоод асуудлаа яриад шийдсэн зөв байх. Ер нь Тэнхмийн ерөнхийлөгчийн үгийг сонсох нь зөв байх. Түрүүн бас Булган туяа дарга асуугаад байсан тэр манай энэ аж ахуй эрхлэгч нар чи ер нь бэлэн юм уу гэдэг зүйлийг асуугаад байсан. Ер нь зүгээр хойноос орж ирж байгаа барааны өнөөдрийн бараа бүтээгдэхүүний төрөл бол 1000 хэдэн зуун шүү. Эннээс манайх экспортлох боломжтой 375 дээр хилцээр хийсэн байлаа шүү. Тэрнээс дахиад манайх хамгаалалт хүсээд дахиад 8-ыг хасцсан. Гэхдээ бид нар бол нийт бараанаас 367-г сонгож байгаа. Японы хилцээрээр бол Япон талаас 5700, манайх Япон руу 9000 байхгүй юу. Тэгэхээр одоо энэ 9000, 5700 энтертэй харьцуулахад бол бид нар маш цомхон компакт юм гэрээ хийж байгаа. Тэгээд төр 3 жилийн хугацаатай. Тэгээ үнэхээр бэлэн биш байх юм бол бид нар энэ гэрээ ингээд хаагдчихна. Сунгахгүй.
болж байна бид мах зарж болж байна, хевсээ зарж болж байна, ноолуураа зарж болж байна, ноолуурын цамц маань одоо энэ хүмүүс авч чадж гэн гэдэг юм гараад эхлэх юм бол бид цаашаага үргэлжлүүлээд энэ цөөхөн тооны бараан дээрээ тохироогоо хийгээд явах ёстой л гэдэг ийм байр суурь. За гант төмөр сайд та өөрөө энэ асуудалд ингээд айгүй субъектив хандаад тахын хувь хүний гэдэг нэг юм яагаар бид нар зарчмын асуудлууд яриад байгаа. Би уг нь манай Монголын хамгийн олон зах худалдааны төвд байдаг нэг Баянзүрх гэдэг дүүргээс үүссэн. Эдийн засаг хөгжлийн сайдд бол айгүй өчүүхэн асуудал байна. Тэнд нэг жижиг дунд айгүй олон бизнес эрхлэгчд байдیں۔ Тэр хүмүүс маань жоохон юм үйлдвэрлээд зарим наран тул дээр, заримдаа хүрэн дээр гэдэг энэ зах худалдааны төвд дээр зардیں۔ А тэгээ эдгээр хүмүүсийн хувьд бол одоо ингээл гаднаас орж ирэл бид нар хэдэж юугаад зарж чадахгүй ийм асуудалд хүрэхгүй гэж айж байгаа. Гэрээ хэлзээр яриа одоо эхлэжээ гэдэг энэ асуудал ярина. Гэрээ хэлзээ байгуулна гэдэг хоёр л айгүй өөр асуудал шүү дээ. Өөр асуудал шүү дээ. Дээрээс нэмээд та бүхэн одоо энэ дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг нэг хараад үзтээ. Ямар байдалтай байна. За дээрээс нэмээд манай Монголын аж ахуйн нэгжүүд гол нь бид нар ийм асуулт асуугаар та нар өөрснөө ерөөсөө тодорхой хариулт. Тэгээ одоо бид нар энэ худалдааны дайны үед энэ худалдааны дайны цаг үеийг хэрхэн давжтуулах вэ гэж засгийн газар дээр таллаас нь ярьж байна. Энэ дотор хамгийн чухал нь бол энэ дотоодын хүнсийг хангаж байгаа, дотоодын үйлдвэрлэл эрхэлж байгаа, дээр нь технологи шингэсэн үйлдвэрлэл эрхэлж байгаа, мөн экспорт хийж байгаа компаниуд руу засгийн газар хөрөнгө оруулалт хийж болдог тэр эрх зүйн орчныг бид нар хэрхэн хийх вэ гэдэг энэ зүйлийг ярьж байгаа. Өөрөөр хэлбэл засгийн газар хөрөнгө оруулалт хийгээд аж ахуй нэгжээ дэмжээ явдаг нэг ийм зүйл байна. Нөгөөх нь бол яг хүнсэн дээр бол нэмэр нөөтөө дотоодын үйлдвэрлэлийн хүнсэн дээрээ бид нар бууруулах боломж бол байна. 3 дугаар дотоодод үйлдвэрлэхдээ бид нар гадны материалаар үйлдвэрлээд экспорт хийх боломж энэ юугаар гэрээгээр орж ирж байгаа. Юу вэ гэвэл 100% Монгол улсын гаралтай бүтээгдэхүүн байна гэдэг зүйл бол байхгүй. 50-50. 92 бензин өнөөдөр татваргүй байгаа. Тийм учраас бол 92 дээр ямар нэгэн хэмжээгээр үнийн өөрчлөлт бол гарахгүй байх. Бусад нөгөө түвшин дээр нь бол 5% хямдрах болцоо байна. Гэхдээ нөгөө талдаа өрөвлийн ханш ямар байх вэ гэдгээс бас их хамаарна шүү дээ. Тийм учраас бол энэ дээр одоо бид нар шулуухан төдөө буурна гэж хэлэхэд бол эрт байгаа.